За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За 2024 оны үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны хөгжмийн гүйцэтгэх продюсер ажиллаж байгаа Наран Дэлгэр байна. За яг одоо би Цагаан лава студид ирсэн байна. Монголын үндэсний албаны радио телевизийн Цагаан лава студид өнөөдөр манай хөгжмийн маань масс хэсэг буюу симфони оркестр болон найрал дуу хоолойг авч байгаа. За энэ удаагийн наадмын онцлог өөрөө 90% одоо хөгжмөөр суурилсан график дизайн болон хөгжмөөр суурилсан юм сайхан нээлт болж байгаа. Тэгээд миний бие одоо энэ удаагийн наадмын нэвтрүүлгийн бас давхар хөтлөгчөөр ажиллаж байгаа. Тэгээд бүгдээр хамтдаа орцгоё. За. Сайхан амарсан. За ажиллаж явж байна. Янз. Одоо бид бүхэн хэлийн цэгийн дуужийг чуулга, цэгийн дуужийг чуулгын нэгдсэн найрлагад авч сая бол дөнгөж сая филармоны симфони найрлагч марчлаа. За одоо энэ дэр чинь хүн үерийн хар орим хэсэг аа тий. 3 бүтээл авч байгаа. Хэрчүүч, хүннүү, хар хорим. За энэ жилийн одоо баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны хөгжмийн сонголт, хөгжмийн багийнхны хувьд бол нэлээд өрмөц одоо баг хамт олон ажиллаж байгаа. Үндсэндээ бол одоо яг Монгол үндэсний язгуурын хөгжмийн одоо эхлэл үүслээс эхлээд ер нь хүн төрөлхтний анх одоо манай одоо Монгол нутгийн газар уул одоо хаднаас олдсон хадны сүг зураг болон эртний одоо балар эртний хүмүүсийн үлдээсэн тэдний уул мөр тэндээс судалгаагаар олдсон одоо хөгжмийн зэмсгүүдийг судалж гаргаж ирж тэднийг одоо entertainment хэлбэрт оруулж инновацийн бүтээл болгох гэдэг талаасаа нэлээд их судалгаа гаргаж ажилласан. За яг одоо Цагаан лава студид ирсэн байна. Миний ард одоо улсын филармоны симфони оркестр маань хар орим гэдэг бүтээлээр хоолойнд бичлэгэнд явж байна. За яг одоо алтан гэрэл хөгжмийн зохиолч болон одоо хөгжмийн ерхий найруулагч Ариун Болд ах маань ирсэн бүгдээр хамтдаа орж уулзцгаая. Энэ жил наадам 2024 үндэсний баярын одоо ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллах шалтгаан нь бол ерөнхий найруулагч 3-4 сарын үед зохиолтоо танилт. Тэгээ энэ жил хэдүүдээ наадамтай хамтраад нэг баг болоод энэ жилийн баяр наадмын үйл ажиллагааг зохицоор нь ингээд хийвэл яах вэ гэсэн саналыг анх тавьсан байгаа. Зохиол бол үндсэндээ бол маш сайн зохиол болсон энэ жил. Бус урд удны жилүүдийг бодох юм бол бас одоо хиймэл одоо сэтгэхүүн одоо тийм зүйлүүдийг нэлээд гаргаж ирсэн. Ягаад тэгэхээр хүн байгаль, хүний үүсэл хөгжил, энэ орчин дэлхий яаж үүсэж хөгжсөн, дуу аваа хаанаас гарч байгаа. Тэр дуу аваагаар дамжиж хүн төрөлхтний соёл яаж бий болдгийг, тэр соёлоос дамжиж үндэстэн угсаатнуудын овог аймагуудын бүрдэл, овог аймгаар дамжиж өдөө үрж байгаа монголчуудын бас түүхэн одоо замналыг хүүрнөхөц одоо ийм сайхан бүтээл цомнол болсон байсныг би танилцж одоо энэ саналыг хүлээж авсан. Монголчуудад бол ордны соёл бол монголчуудын соёл байсан юм а гэдгийг бас энийг бол үзүүлж байгаа. Хавлын хааны одоо ордонд тоглогдож исэн тэр их ордны найрал хөгжмийг одоо бид нар бас энд дуургаж тэдний одоо дэг соёл тэр ордны их найр ямар байсан гэдгийг одоо харуулахын тулд бол бид нар хар хором одоо хотын тэр дэлхийн нийслэл хар хором хэмээх үзэгдэлтэй бол бид нар одоо юм Европ дахнаа бол дэлхийн сонгодог хэмээн одоо 15 16 дугаар 100-д одоо хөгжиж гарч ирсэн тэр Европын сонгодгоос өмнө 13 дугаар 100-д бас манай энэ төр ёсны их өргөө
Аавраг болон хар хором хотод бол энэ их найрал болон бусад ордны одоо үйл ажиллагаа, ордны их найр, мөн төр дэсний их одоо янз бүрийн одоо тэр цэнгэл баяр наадмууд бол үндсэндээ бол бас их тийм ордны хөгжмийн сонгодог хэлбэрт байсан шүү гэдгийг бас харуулахыг одоо зорж ажиллаж байгаагаараа энэ наадмын нээлтэнд орж байгаа хөгжмийн бүтээлүүдийн хувьд нэлээд их тийм далайцтай онцлог байгаа гэж ингэж үзэж байгаа. За үндэсний их баяр наадмын нээлтийн энэ арга хэмжээнд дээр хар хором гэсэн энэ хэсгийн өгөөдөө хаанта хар хоромын ийм хэсгийн хөгжмийн зохиолчор нь ажиллаж байна. Энэ одоо хэсэг хөгжим бол үндсэндээ нэг 10 орчим минутны ийм хөгжмийн бүтээл хийгдсэн байгаа. Симфони оркестр үндсэн одоо суурь хөгжмийн бүтээл нь бол симфони найрал хөгжимд зориулагдсан. Тэгээд бол 13 дугаар зууны Монголын одоо бас их хаад тэр дундаа өгөөдөө хааны зарлиг гарч байгаа. Хар хором хот бол их Монгол улсын төв одоо нийслэл хот. Бас дэлхийн бол том төв хот байсан. Тэр одоо түүхийг хөгжмөөр одоо илэрхийлж харуулахыг бол зорьсон. За анх 5 сард бол ер нь хөгжмийн зохиолч Ариун болд маань надтай бас холбогдоод тэгээ энэ их наадмын маань хар хоромын хэсэг өгөөдөө хааны зарилгын юм хэсэг дээр бол хөгжмийн зохиолчоор ажиллах юм саналыг тавьсан. Тэгээд бол Бат наримт найруулагчтайгаас уулзаад тэгээд 5 сараас бол энэ хөгжмийн анхан шатных нь ярианууд үүсч юу хийхийн найруулагчийн бас бодол санааг энэ дээр бол сонсож тэ найруулагч яг энэ хэсэг дээр одоо юуг төсөөлж гаргаж байгаа хар хором хотын одоо тэр дүрслэмж их хаадууд дэлхийн өнцөг улан бүрээс бас ирж байгаа элч төлөөлөгчд ноёд хаадууд тэгээд өгөөдөө хаан бол бас энэ хэсэг дээр гарч ирж ингэж өөрийн зарилгаа одоо уншиж байгаа. Тэгээд тэр Монголын эзэнт гүрний сүр хүчийг бас харуулж байгаа. Ийм хэсгийн хөгжмийн зохиолчор бол ажиллаж байгаа юм. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцсэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. Найруулагчаас анх одоо яг дэлхийн үүслийн хөгжмийн найруулга болон одоо аваа зүг хийх даалгавар анх авч байхдаа л үнэхээр төсөөлшгүй байсан. Ягаад тэгэхээр тухайн үеийн одоо ертөнцийн өөрөө динозавр, үлэг өрүүлд эртний тэр ан амьтад за тэгээд олон аваа зүг төсөөлийн ертөнцөөр төсөөлийн аваа зүгээр бас нэлээд судалж байгаад хийсэн. Тэгээд энэ удаагийн нээлтэн дээр дэлхийн одоо яг үүслээс өнөөдрийн Монголын энэ түүхийг харуулсан 15 хөгжмийн бүтээлүүдээс бүтсэн нээлт болж байгаа. Эний хамгийн ихний хөгжим болох тэр дэлхийн үүслийн тухайн цаг үед амьдарч исэн шувуу, хараатан амьтад те эрслэн заанаас ахуулаад за одоо үлэг өрүүл динозаврууд ихэмшлэн одоо тэр тухайн амьтдын авааг одоо хийх нь маш хэцүү байсан. Гэхдээ одоо энэ сайхан бүтээлийн хард гарснаар маш их баяртай байгаа. Ер нь бол одоо ганц одоо хөгжмийг одоо сонгодог хөгжим дээр гэдэг юм уу эсвэл одоо үндэсний найрал хөгжим дээр соло хэлбэрээр оруулах эсвэл одоо хавсрах хэлбэрээр оруулах гэхээс илүүтэйгээр бие даасан оркестр болгож бие даасан одоо чуулган хэмжээнд тоглуулах бүтээл дээр ажиллах талаас нь жишээлх юм бол Алтай ядгын одоо бүтэн яг ийм чуулга маягаар гаргаж ирж байршуулж тэдний одоо бүтээлээ гаргах мөн одоо эртний одоо хил хуурын олдвороос маш их олон төрөл зүйлийн хил хуурыг олж тэднэр дээр гаргасан бас бүтээлүүд хөгжмийн судалгааны бүтээлүүдийг гаргаж инновацийн түвшинд entertainment хэлбэрт оруулж бүтээл болгох гэдэг ч юм уу маш их олон судалгаан дээр суурилсан
манай одоо эртний язгуурын хөгжмийн бүтээл, хөгжмийн зэмсгүүдийг хөгжмийн бүтээл болгож гаргах тал дээр бол ажиллах нэлээ их тийм анхаарал татсан, ажиллагаа ихтэй ийм одоо ажил анхнаасаа төлөвлөж гаргасан. Монголчуудын эртний өв соёлын нэгэн төрөл бол яалтчгүй хөөмий. Тэгээ өнөөдөр олон найрал байдаг. Энэний нэг нь бол яалтчгүй одоо хөөминий найрлыг өнөөдөр энэ наадам дээр дуурья гэсэн одоо найруулагчийн санаа байгаа. Дээрээс нь хүн хөгжим гэж одоо юу гэдэг юм бэ гэдгийг бол бид бүхэн яагаад энийг ярьж болохгүй гэж тий. Энэ зүйл дээр бол манай найруулагчийн баг одоо хөгжмийн баг маань энийг шийдэх гэж маш их оролдож байна. За яг одоо Bros Records дээр ирсэн байна. Шөнийн 23 цаг 25 минут болж байна. Бид хэд одоо ажилласаар байна. Яг өнөөдөр одоо Алтай магтаал гэх бүтээл дээр манай дэлхийн хамтлаг болон хөгжмийн продюсер маань одоо шинжилсэн найруулга дээр ажиллаж байна. Бүгдээрээ энэ жилийн Алтай магтаал бас хэрхэн яаж гоё дуурж байгааг сонсцгоё. Алтай магтаал бол Монголын нүүдэлчдийн соёл иргэншилд хадгалагдсан эх нутгаа хайрлах сэтгэлгээг илэрхийлдэг, уран сайхны баялаг хэрэглүүртэй, байгальтай харьцах эртний зан үйлийн чанарыг шингээсэн Монгол ардын аман зохиолын маш гайхамшигтай өвөрмөц бүтээл юм. Эх нутгийнхаа байгалийн гоо сайхныг багтан дуулах ил бүтээлд Алтай уулсын сайхан байгаль, тэнд амьдардаг бүх ан амьтан, ургамал жимс, бүх баялагийг нь бишрэн магтдаг юм. Алтай магтаалыг хайлахдаа туйлч малгайгаа авахгүй, суудлаа өөрчлөхгүй, дунд нь ямар нэг зогсолт хийхгүй, үзэгч сонсогч нараас ямар нэгэн чимээ гаргахыг хоригддаг зэрэг нарийн дэгж аягтай. Дэлхийн хамтлагийн сансар цомогт бид Алтай магтаал гэдэг манай уламжлалт эртний язгуур магтаалыг өөрсдийнхөө хөгжмийн төрөл жанрт оруулж бүтээсэн байдаг. Тэгээд тэр дууга энэ жил одоо наадмын комиссоос наадмын нээлтэн дээр энэ Алтай магтаалыг хайлах одоо хамтарч ажиллах тийм хүсэлт илгээсэн. Тэгээд бидний хувьд бол Монгол төрийнхөө наадамд өөрсдийнхөө одоо уран бүтээлийг өргөнө гэдэг бол уран бүтээлчний хувьд бол маш баяртай байгаа. Тэгээд энэ дууга наадам дээр ямархуу хэлбэрээр үзүүлэх вэ гэдгийг манай найруулагч, манай хөгжмийн багийнхан ярилцаад ерөнхийдөө бол ардын хөгжмөр илэрхийлье гэсэн. За тэгээд ардын хөгжим дээр бидэд бодоод ерөнхийдөө Алтай ятга бөмбөр бүрээ гэсэн одоо иймэрхүү хөгжмүүдийг голчилж тэгээд хөөмийн хархираа хүн хөгжим буюу элдв одоо төрлийн байгалийн дуу чимээ гаргасан ийм хувилбараар хийсэн. Мөн бас байгалийн ч гэсэн амьд чимээнүүд орсон. За тэгээ энэ дээр гол бидний баримтлсан үзэл санаа гэх юм бол ерөнхийдөө ингээд стадионд байна гэж төсөөлж эхлээд харж байгаа. Ерөнхий ингээд дууралт стадионд дүүрэн ингээд бүжигчээд хөгжимчд суудсан ингээд иймэрхүү ингээд бүрээ бөмбөр. Тэгээд ерөнхийдөө хөгний хувьд бол их язгуур чанарыг барьсан. Ер нь үндсэн дэвсгэр өнгө нь бол ерөнхийдөө нэг хөгөн дээр явдаг. Тэгээд монголчууд бол эртнээс ер нь туйл хайлахдаа Алтай магтаалыг төрүүлж хайлдаг байсан. Тэгээд тийм ч учраас одоо манай энэ наадмын нээлтэн дээр бас их хэсэгт нөө Алтай магтаал орж байгаа нь бол бас учиртай баха. Алтай магтаалыг анх одоо энэ наадмын найруулгын одоо эрхийг авахаас өмнө найруулагчийн одоо энэ хөтөлбөр концепц
энэ төлөвлөгөө гаргахаас өмнө бол энэ дэлхийн хамтлагийн одоо гаргаж ирсэн энэ цоошин Алтай магтаалын энэ төрөл хэлбэр надад бол яг ийм хөгжмийн одоо орчин үеийн хөгжмийн одоо найруулга болон язгуурын одоо манай Монголын язгуурын болон эртний энэ хөгжмийн зэр зэмсгүүдтэй хоршиж бас энэ олон улсын дэлхийн одоо энэ хөгжимгүй гарч ирж байгаа хөгжмийн урсгал чиглэлтэй маш их ойртсон бүтээл сонсогдож учраас энэ бол миний хийж байгаа гаргаж ирж байгаа энэ наадмын найруулгын энэ үндсэн концепцтэй маш их ойртож ингээд дэлхийн хамтлагт анх санал тавьж Алтай магтаалыг оруулж ир зөвхөн дэлхийн хамтлагийн гаргаж ирсэн тэр хамтлагийн хэмжээний Алтай магтаалыг үндсэндээ язгуурын бүх туйл, үлгэр, домог одоо юу гэдгийг тэр бүх зүйлийг энэ дотор шингээж гаргаж ирэх тэр найруулгын нэлээд том далайцтай ажил болгох талаар энэ хөгжмийн продюсеруудтай зөвлөлдсөн. Ингээд дээрээс нь бол энэ олдвороос олдсон эртний хөгжмийн зэмсгүүдийг тэрэн дээр оруулж нэг утгаараа Алтай магтаал гэдэг дээр бол Балар эртний одоо хөгжмийн олдвороос олдож байгаа зэр зэмсэг болон бусад төрлийн одоо энэ хөгжмийн судлалд олдож байгаа энэ зэмсгүүдийг одоо оруулсан нэлээд тийм том инновацийн бүтээл болгож гаргаж ирэх талаас нь бол одоо ажилласан. Тэгээд энэ нь бол нэлээд их тийм үр дүнтэй ажил болсон учраас бид нэр цаашдаа нэлээд их тийм урам зоригтойгоор ажиллаж энэ дээрээс мөн л одоо тэр Алтай ятга болон бусад одоо тэр судалгааны тойрон бүжигч гэдэг юм эдгээрийг бол бид нар бас ингэж судалгаан дээр суурилсан нэлээд том одоо өргөн бүрэлдэхүүнтэй нэлээд томоохон далайцтай юм урлагийн бүтээл болгож гаргаж ирж байгаа бол маш их тийм урам төвлөрдөр байгаа. Түүхэн одоо хөгжмийн зэмсгүүд сурвалжаас бүрдсэн одоо инновацийн төвшөнд одоо орчин цагт бид бүхний мэддэг Алтай ятгаас ахуулаад хэл хуур суурч гэдэг юм уу. Алтайн ятга 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрхны хадны оршуулганаас Чавхтаст хөгжмийн зэмсэг олдсон нь 1400 жилийн тэртээ Монгол нутагт тэгшиглэж байсан Алтайн ятга юм. Алтайгаас олдсон тул Алтайн ятга хэмээн нэрлэх болсон бөгөөд хөгжим судлаачид урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн унган хөг аялгау их биеийг сэргээн урлаж өдгөө түүнд зориулсан зохиол бүтээл бүтээгдэн төрөгцсаар байна. Алтай магтаал тийм ээ. Одоо манай дэлхийн хамтлагийнхны уран бүтээл. Тэгэхдээ энийг бол одоо бид нар маш өөрөөр бас баяжуулаад одоо жинхэнэ одоо нэг түрүү би ярьсан одоо Монгол томд чуулга гарч ирж байна тийм ээ. Хил хуур тийм ээ. За тэгэхээр нөгөө ингэрэг бөмбөрийн одоо гой одоо үзүүлбэрүүд энэ энэ төр одоо бэлэн болцсон одоо ингээд. Гэхдээ эдгээр маань бүгд бэлэн болоод микс мастер хийгдсэн дараа бас эргээд нөгөө стадионд дуурах нөгөө том хөгжим биш үү? Тэр том хөгжим дээр ахиж хөглөнө. Тийм ээ. Тэр чинь ахиж бас нөгөө бүх бичигдсэн одоо бүх студиудээс авсан хөгжмүүдийг нийлүүлээд нэг дууралтаар ингэж гарах энэ ажиллагаанууд одоо ингээд удахгүй ингээд орно. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. Яагаад одоо медиа аранжроктой энэ оркестрог хөгжмийн бүтээлүүдийг хольж байна вэ гэхлээр бид нар компьютер дээр эхлээд үндсэн одоо хөгжмийн зохиолынхаа дүр төрхийг бүтээж гаргаад тэгээд компьютерийн хөгжимтөө мөн амьд оркестрийг ингэж хольж нэгтгэж ингэж хийж байгаагаараа ер нь бол онцлогтой болж гин гэж би бол бодож байна. Өмнөх жилийн наадмууд дээр бас энэ зүйлүүдийг хэрэгжилж исэн. Гэхдээ энэ жил бол бид нар нэлээд өндөр түвшинд хий гэдэг зорилгыг тавиад тэгээд надтай ингээм хамтарч ажиллая гэд найруулагч маань ер нь бол хөгжмийн багт нь ороод одоо ингээд
ажил маань ерөнхийдөө бараг 70% болоод ингээд явж байна. Энэ удаагийн наадам тойрон бичгийг оруулж ирж байгаа нь Монгол Улс саатны Монгол улсын Монголын төрц улсын хэмжээнд энэ хэмлэгийг дахиж нийтээрээ бас олж гарах, тэр хэмлэгийг дагаж олуулаа нэлж одоо бүжин цэнг ийм онцгой магад энэ төрийн наадамд нэлээд олон жилийн дараа дахиад эргээд сэргэгдэж байгаа ийм үйл явц. Тийм учраас тойрон бичиг бол нийт нүүдэлчтэй хэмжээнд Монгол Улс саатны хэмжээнд заавал байх ёстой нүүдэлчтэй язгуур том соёлын нэг гэж бол үзэж байгаа. Тэгээд энэ удаад бол тойрон бичиг төрийн наадамд орж байгаагаар бол бид бүхэн маш их бахархаж байна. Маш их талархалтай байгаа. Тэгээд та бүхэн энэ наадамаар тойрон бичгийг хэрхэн яаж монголчууд бүжиж ясныг харах болно. За ингээ Promise Production маань 2024 оны наадмын нээлтэн дээр дууны бичлэг тэгээд хоолой продюсер эдитингийн гэсэн үйл ажиллагаан дээр хамтарч ажиллаж байна. Тэгээ урд урдхийн жилүүдийн бас одоо наадмуудаас бас одоо зохиол одоо хийлж байгаа өгүүлэмж тэгээ бас хийцээрээ бас нэлээд шилэг болж байгаа гэдгээр бас онцлогтой. Тэгвэл бас түн дээр нь ажиллаж байгаа маш их баяртай байна. Ерөнхийдөө манай энэ жилийн наадмын онцлог нь болохоор одоо хөгжим суурьтайгаар тавигдж байгаагаараа маш онцлог байгаа. Тэгээ 90% нь ерөөсөө хөгжим суурь дээр явагдана. Тэгээд энэ аялгуунуудын үндсэн ритм, цогц, хим химнэл дээр түлхүү одоо миний бие ажиллаж байна. Хөгжмийн зохиолч Инх Базаргаан хөгжим яруу найрагч Минд оюугаан шүлэг дэлхийн ээж гээд энэхүү сайхан дууг шинчлэн найруулах хувь завшин олцсонд бол би хувьдаа маш их баяртай байгаа. Учир нь гэвэл бидний хүүхэд байх наснаас энэхүү дуу бидний чихэнд хоногшиж ирсэн. Тэгээ хит дуу гэж жоохон яг ямар дуу байдгийг бэ гэдгийг энэ дуу бол жинхэнэ утгаараа биетээр одоо үзүүлсэн. Чандр гэдэг нөгөө хипхоп орлоо. Битбокс оруулангууд дээрээс нь давхарлаад уртын дуугаараа шууд гэдгийг жоохон шулуу авзаа. Тиймэрхүү юм. Жоохон огцом дуу аваарай за. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцсэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. За яг одоо Монгол Улс саатны нийтлэг урьдчилан холбооны хүндэт гишүүн өглөө уламжлагч Хүүхэн дуугаа маань Тэмэн Жонжогийн хэмээх бүтээлийг тоглож байна. За бид энэ удаагийн наадмын нээлтэнд одоо Монголоос өвлөгдөж олдсон за 3.5 жилийн түүхтэй Алтан ятаг, Ясан хуур, Ясан хил хуурууд гэх мэтлэн одоо түүхийн олдруудыг түлхүү харуулж байгаа. За энэ удаад манай Монгол Улс саатны нийтлэг урьдчилан холбооноос 30 одоо хил хуурч 21 аймагаас чуулж ирж одоо морин төвөргөөн
Тэмээн жонжоо, за тэгээ ясан хуур, нумун хуур, хулсан хуур, төмөр хууруудаар тоглосон юм гайхалтай үзүүлбэрийг бэлтэж байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо манай бичлэгийн явцмаар явагдаж байна. Одоо энэ ард тоглож байгаа нь бол тэмээн жонжоо, тэмээ одоо хэрхэн яаж жонжоолж явдаг. За тэгээд говь нутгийн тэр байгалийн аваа зүг харуулсан аялал татж байна. Энэ жил бол бас наадмын нээлтэнд нэлээд онцлог жил. 2024 оны 1 сард Монгол Улсын ерөнхийлөгч зарлага гаргаж хуур хөгжмийг одоо морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдлэх одоо зарлага гарсан. Тэгээ үүнтэй холбогдуулж бол бид бүхэн бас наадмынхаа нээлтэнд бол энэ морин хуур хөгжмийг тэр тусмаа төрийн хан хуурыг одоо бид наадмын нээлтэндээ одоо хөгдөгчлөх ард түмэндээ бас энэ төрийн хан хуурыг одоо хамт баяр наадмынхаа үйл ажиллагааны нээлтэнд одоо хөг аялгаа өргөх ийм одоо зорилго тавьж үндэсний яснараа зон олноороо ард түмнэрээ наадамчин олноороо бас энэ одоо төрийнхээ хан хуурыг хамт ингэж хөгийн тэгшлэн баяр наадмынхаа үйл ажиллагаанд оролцуулах бас энэ найруулгын бас нэг ийм нэлээд их өрнөц ийм шийдлийг гаргаж ирсэн. Энийг бол бас наадмынхаа нээлтээр манай ард түмэн үзэж харж хамт одоо байх байхаа гэж ингэж бодож байна. За дээрээс нь цаашаа хөгжлөө явж оюухан зам ТV наран гэдэг энэ сайхан аялал дууг одоо бас арай өөр ертөнцөөс арай өөр өнцгөөс харуулахыг хичээж ажилласан. За тэгээд та бүхэн нээлтнээрээс үзээрэй. Үнэхээр гайхалтай. Та бүхнийг зөвхөн энэ ертөнцийн үүсэл дээр аваач болно. Өв соёл түүх гэсэн илүү бид ямар үн цэнтэй юмыг монголчууд хийсэн бэ гэдгийг бас хэлэх гэсэн ийм оролдлого байгаа. Энэ жилийн наадам бол монголчуудын олон жилийн түүхтэй өв соёлыг цахим одоо хөгжимтэй хослуулж шинэлэг зүйлийг одоо сонсохыг зорж байгаамаа. Ер нь бол энэ дэлхий дээрх бас эртний хөгжмүүдийн голлох зэр зэмсгүүд манай нутагт манай Монголд байдгийн байна гэснийг одоо сурталчилан таниулах мөн түүгээрээ дамжуулж бол бас дэлхийн хөгжмийн урлагийн бас хөгжлийн чиг хандлагатай нэлээд ойртуулж тэднэртэй хөл нийлүүлэн явуулах гэсэн бас нэг үндсэн зорилгыг бол энэ бүтээлийг хийх явцдаа бол бид нар бас олж өөрсдөө судалж хамтарч ажилласнараа бол хөгжмийн продюсерийн багийнхантаа бас их баярлаж мөн манай багийнхан бас өөрсдөө энэ хийж байгаа бүтээлдээ маш их урам зоригтой байгаа.